Монголчуудын хэмжээл радио 88.3 талхын дээр суугаад харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа, хөтлөгч Цэцэг, найруулагч Баяранаар элдв шүпэ нэвтрүүлгийг хүргэнэ. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Италийн кофений тасаг соёл Монгол ирлээ гэсэн үрээтагаар кафе Паскучи хамтран ажиллана. За мөн эргэлтийн хөрөнгийн зээлийг өдөр бүр төлгийн давуу тал гэсэн үрээтагаар Мино бос хамтран ажиллана. За өнөөдөр пүрэв гарагт хэдүүлээ үйлчлэгээ гэдэг сэдвээр ярьдаг байгаа. Өнөөдрийн үйлчлэгээ надад их таалагдж байгаа. Надад ч ихсийг таалагдж байгаа. Амралтын газар хоногоор амрах. За энэ тохиолдолд ямар гоё газрууд байдгийг те ямар газар нь сонгуул зүйтэй байдгийг хаашаа явбал ойрхон хаашаа явбал хоолын вагоноор явбал яадгийн машинаар явбал яадгийн онгоцоор явбал за гэх мэтээр ярина. За тэгэхээр саяхаа та амралтанд хэдүүлээ яваад ирсэн шүү дээ. Сэтгэлээ хуваалцаач. За сая бол бид нар айгүй ер нь ингээд нэг Airbnb гэдэг шүү дээ. Airbnb гэдэг чинь бол одоо дэлхийн нийтээр тухайн улс орон хотуудад бол өөрсдийнхөө амьдарч байгаа болон илүү гарсан эзэнгүү байгаа байр байшингаа хүмүүс түрээсэлдэг үйлчлэгээтэй. Яг тэрэн шиг бид нар одоо энэ буйнт гэсэнтэй. Тийм буйнт өртөө. Буйнт зөрлөг юм уу, тоочгч гэх юм уу? Өртөөч бас биш. Өртөө бол бас биш. Түнхлийн наадалт байдаг. Тийм нэг тоочгтэр очсон. Тэгээд нэг охин юм хашаанда хоёр байшин, нэг ийм супер гэртэй цомцог гэртэй байлаа. Тэгээд тэрийн дүрээслэгүүд их гоё. Дотроо 0-той дүүштэй. Тэгээд бүх тог мог юмнууд нь юу тэгээд хангалттай тэр ч одоо бид нар хүүгүүдний октодны хэд байлаа 5 байлаа. Ямар ч байсан 5 хүнд бол зовлонгууд орд ирнэ хүрэлцээл байсан. Нэг гэрн гэсэн үг. Тийм. Тэгээд маш цэвэрхэн 3 хоол цай маань гоё тийм ингээд яг нэг гэрийн хоол цай шиг хоол цай хийгээд өгчдөг. Тэгээд гэрт нь ийм нэг жижигхэн юу тавиад өгчдөг юм байна шүү дээ. Газын билетик тавиад өгчдөг. Хоол молоо тэн дээр халаагаад идчих болно. Тий, их гоё л санагдсан шүү. Тий, явхахаа өмнө тор хайж агаад би шүгээг нь уудлахгүй юу? Хоол ихсдэг бүх юм байлээ шүү дээ. Борц, будаа, гурил, мөрл. Тэгээд газан билет тэн дээр хийгээд идчихнэ. Надад хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ гэдгсэн чинь эндээс явахдаа би аваагүй байхгүй юу? Тэгээд за очиод хин нэг нот явж ивэл ааг нь хэрэгжилчэндээ гэж бодоод тэгсэн чинь 0 руу н орсч бийсэн шүү дээ. Гэхдээ зүгээр надад юу илүү гоё юмсан бид нар ингээд нэг машинтай явчихаал тийм үстэй. Нэг нь одоо машинтай зашинтай гэдэг ингэдэг тийм байхгүй. Богонд суугаад очичдаг. Тийм. 3 цаг л явж юм уу та тий? Тийм. 12:30 гээл тэгэл 3:30 гээл. Тийм 3 цаг дахиад очиод богоноор буугууд ерөөсөө нэг юм нэг богооныхоо тэр тоочгоосоо нэг 300 м юм уу та? Огсоод орчдөг. Тэгээд бидний ингээд нөгөө нэг орчин солигдох чинь айгуу гоё байгаа байхгүй юу? Оройн энэ тийм дудлаагууд сая тэр нэг том хашаатай тий гууд сая сууж чинь нэг бас нэг зарим нэг нь тэнд сагсан мөмбөг тоглож чинь тэгээд ихээ эморууд төмөр зам дээр очиж болж байна. Нэг бол яг хажуух урдлаар нь харааг гол нэг салаа ингэ жижигхэн салаа нь урсж байгаа. Тэн дээр очиод голын жимээс чагнаад бас суучж болж байна. Их л гоё байсан. Тэгээд нөө юм цагаагаар нь ч гоё таарсан учраас ингээд хүн бол тэнд ингээд нөө тогтох алдахгүй их л гоё байла. Тийм шүү дээ. За гэх мэт ийм газруудыг ярина. За чиний одоо ингээд ойрхон хотын ойрхон очиж амарч исэн амралтын хоногоор амарч исэн амралтын газруудаас би ер нь бол ойрхон гэдэг юм бол нэг бол юунд тийм модон байшинд орох дуртай. Эсвэл зүгээр нөгөө нэг юм зочид бодол өрөөнүүд идэг штэ тий. Тийм өрөөнүүдэд орчих дуртай. Гэрт ер нь жоохон надад таалагддаг байхгүй яа гэхээр зуны үйлрэл чинь нөгөө хорхоо шавж ихтэй. Тэгээ орой гэрлээ хасангууд нөгөө хорхоо шавж цугулчдаг. Тэр нь жоохон хэцүү байдаг учраас ер нь бол бодол өрөөнд ч юм уу альсвал тийм гэрт орчтой. Тэгээ түрүү жил нөгөө бид нар гэр бүлэрээ энэ тэрэлжийн тийшээ бүр нэг амруу нь баг хөдөөч гэж хэлж болмаар газарлаа явсан байхгүй юу? За нэг 150 сая төгрөгөөр нэг айлын бас нэг тийм юг жижигхэн байшин түрээслээ. Нэг өдрийн 150 сая. За тэгсэн чинь тэднийх болохоор бас ингээ хашаанда 2 3 тийм нөгөө нэг одоо юу гэдэг лээ нөгөөний авах гэж юу гэдэг лээ. За уурц гэхин цаашаа шовгор барьцаа.
хашаанда аюу том хашаанда нэг 2 3 шоогоор ирсэн. Тэгээ дотор нь бас ингээд огцуулж хөрөгч мөрөгч бүгд ингээд хийцэн. Тэгээ тэр айлын артлалт нь яг ийм хөдөөний айл байгаа байхгүй. Өглөө осоод сүүгээс агаал ингээд. Тэгээ би өглөө осонгуудаа шууд артлынхаа эгч рүү эгчээ сүү авъя гэж орлонгуудаа сайхан 1 литр сүү авчиж байгаа. Тэнгүүтээ тараг авчиж байгаа, өрөм авчиж байгаа. Тэгээ өглөөний цай бол бүр аюу гой тансаг болж байгаа байхгүй. Тэгээд гэр бүлэрээ амрах, найз нөхдөд амрах ч бас ялгаатай шүү дээ. Гэр бүлэрээ тохиолдолд тийм байшин байвал аюу зүгээр юм билээ. Би бол угийн тэрмэл хүн л дээ. Надад бол өстой очоогоо зүг чигч гэж алга. Хоошоогоо одоо энэ цуслагын цаашаага яваад те гой амралтын газрууд хуучин хүүхдийн туслан байсан тэрний тэрнгээр гой газрууд байдгийн байлаа. Тэнд очоод хоногоор явж болж байна. За нэг бол одоо энэ шиг дөнгөж гүнд даваад энэ шиг явангууд нөө айраг зардаг нэг баахан хүмүүс байдаг штэ. Тийм. Бацамбарын замрууд нийлдгийн тэнд тэрний тийшээ те бас гой тийм жижиг түрээсийн байшингууд бий болцсон байлаа. Тийшээ явж болж байна. Тэнд манай хадмын хойд аюу гой газар штэ. Хүмүүс аюу техникний нөө нэг хамгийн том түвш газар чинь бол Надах дүүргийн 6 дугаар хороо штэ. Яг үнэ. Надах дүүргийн 6 дугаар хороо бол үнэхээр сонголт сайтай. Таны бил бенчингээс хамаарат өстой юу л бол юу байж идэг. Тэр тэрэлж гэж нэрлдэг. Тэ би тэнд нэг гой газрыг аягүй сайн мэдж байгаа. Дөнгөж тэрэлжийн гүр гараад урагшаага явангууд ингээд 100 гарт шиг эргээд тэрэлж рүү явчихдаг шүү дээ. Тихгүйгээр яг ингээд чигээрээ явангууд замын баруун гарталт нь юм контейнерээр хийсэн юунууд байдаг. Амралтын газар. Тийм. Өгөөгүй зүгээр яг ингээд яг л одоо тэрэлжийн нөө нэг очингууд гардаг гүр байгаа шүү дээ. Гүр гараад урагшаага чигээрээ явдаг шүү дээ. Яг тэр чигээрээ явдгийн төгсгөлд нь баруун гарталтаа гол талдаа гэх юм уу? Тийм контейнерын юунууд байдаг. Тэр бол надад маш их таалагдсан. Нэг ч үнэтэй байгаагүй. Тэгээд одоо жишээл хүүхдтэйгээ их нэртэйгээ ингээ гурвууд очлоо гэхэд нэг контейнерыг нь аваад жижиг томгийн 2 янз байгаа байхгүй. Тэгэл дотроо 0 дүүштэйгээ тэгээд өглөөний цайтай хүүхдийн айгүй гоё тоглоомын газартай. Хүүхдийн тоглоом нь маш том гоё байсан. Тэгээд өглөөний цай маань яг юм нөө хөдөөний цай шиг өрөвтэй борцогтой сүтэ цайтай тийм гоё өглөөний цай маа өгчсэн. Тэр газар чинь гэхдээ зөвхөн нөгөө гэр бүлийн амрагчдыг л авдаг газар байлаа тийм мэдээж очиж хүмүүс нөгөө одоо ингээд наригдсан гэхэд бол хориотой. Тийм билээ. Мэдээж гэр бүлийн амралт юм чинь тийм байгаа. Хоногоор ингээд гэр бүлээрээ явбал тэр бол надад маш их таалагдсан. Тэгээ ингээд контейнерны нэг тал нь ингээд битүүд ингээд том цонхтой ингээд шүн онгоолгоод тэнгэр харсан ч гоё те. Уршаа ингээд онгоолгосон ч те ингээд гоё вьютэй харагдсан маш сайтай гоё санагдчихсан. Тий яг тэрнээс чинь жоохон хажуу тийш яваад ахаа нөгөө нэг юу байгаа. Бас нэг амралтын газрууд байгаа. Тэр гэхдээ сая сошиалор нилээ юм болоод исэн. Би зүгээр нөгөө хүмүүст хэлэх гэж байгаа нь одоо нэг жоохон сэрэмж талаасаа шүү. Хитрхи том газар бас жоохон хэцүү юм байна. Яг тэгэхээр нөгөө амрагчтай дийлэхгүй бидний нөгөө тэгж нөгөө анхаарал халамж айгуу сул тавьд юм билий. Тэрний ажил нэг том амралтын газар байдаг л да. Тэгээ тэнд гэр бүлээрээ амраад нэг 700 мянгаар өлөөдөө гэр бүлээрээ хаус түрээслээд 2 давхрал да. Тэгээд нэг 100 амарсан. Тэгсэн чинь өглөөний цай маань айгуу оройтож орж ирээ. Тэгээд ингээд ер нь жоохон хилэм татлаад жоохон тийм арчлалт муутай гэх юм уу? Тэгээ санагдсан шүү. Тий. За одоо бид нар юугаа нэг хамтран ажиллагчаа танилцуулчаад уцаана. Тэнгүү та нар орж ирээд хотын ойролцоо байгаа. За одоо орон нутагт ч байж болно. Тэр төрлийн орон нутгаас ч манайхыг сонсож байгаа юм чинь. Ийм хонотоор амрахад гоё амралтын газруудыг, үйлчлэгээний газруудыг биднэрт санал болгоорой. Тэнд ийм байсан, гоё байсан, үнэн тэд байсан те. Өглөөний цай хоол нь ийм байсан. Магадгүй бохир заван байсан бол тэрийг нэри. Гэхдээ агтар нэр устдаад яг ус нэрээр нь дуудаад яг тийм ээ. Сайн газруудыг бол нэр устай нийлэхэд бол бид нар тоохгүй. Бид нар бол энэ дээр бол ярихыг зөвшөөрдөг байгаа. Тэгээд юунд таалагдаад байсан те. Яагаад сонгох болсон шалтгаанаа те. Тэгээд ахиж үн ханштай тэгээ хэдэн километрийн зайтай байгаа гэдэг энэ тухайл ярилцъя. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Италийн кофений тансаг соёл Монгол төсөөр айтаагаар Кафе Паскучи хамтран ажиллаж байна. За 1883 онд энэ анх үүссэн юм байна. Италийн Монте Черинони гэдэг ийм хотод үүссэн 140 гаруй жилийн түүхтэй Кафе Паскучи гэдэг брэнд одоогоор бол дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. За үүний нэг нь бол Монгол улс болсон. Одоогийн байдлаар Монгол улсад аль биесээр нэгдсэн байгаа хоёр салбар нь бол наадам центрийн 1-р давхарт нэг байгаа. Мөн номин макро худалдааны төвийн нэг давхарт Итали соёл
болон амтыг бидэнд түгээж байна. За тэгэхээр энд юу зарж байгаа гэхээр уламжлалт, эспрессо, латте гэл ингээл гайхалтай кофенууд байна л да. За энэс гадна шинэлэг өрмөц жорууд байгаа. За одоо ингээд нэг байдгал нэг латте уугаал байдгал нэг американо уухаас залхацсан хүмүүсэж болно шүү дээ. Илүү гоё шинэ амт туршиж үзмээр байгаа тий. За ялангуяа энэ дотор жишээлбэл кофенго хувилбар бүх өргөн сонголт байгаа. Зарим хүмүүс кофе уух гэхээр кофенээс нь болоод ууж чаддгүй ч зүрхэн салгалдаг, гарын салгалдаг гэх юм шүү дээ тий. Ялангуяа оройн цагаар ингээд хүнтэй юм суугаад кофе ууч нэрлэхэд уучдаг тэгээд нойргууд нь штэ. Яг үнэ. За энэс гадна бас ийм байгаа. Итали билуунууд маш гоё олон төрлөөрөө байгаа. Органик салаад, за энэс гадна мерч бүтээгдэхүүнүүд бүгдээрээ маш гоё өргөн сонголттой худалдаалагдаж байгаа юм билэ. Би нөгөө нэг Facebook дээр явуулсан рилээр үзсэн чинь нэг хоёр охин тэдний очиод ингээл бүх бүтээгдэхүүнээс амсч үзчихлээ л дээ. Гаднаас нь ингээ зүгээр рил болохоор юу мэдэрсэн гэхээр ямар гоё өрмөц хийцтэй, ямар гоё чами юм бэ гэж харсан. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүдийн идж байгаа бичлэгийг үзээд ер нь айгуугаа өрмөц амттай байна гэдэг нь бүр тоо харагдчихсан. За энэ Итали соёлыг бүр яг ингэж үтсэн байлаа. Өглөөний нарыг толцсон Амальфи иргэдээр байгаа мэт Итали кофений жинхэнэ амтыг мэдрээрэй. Паскучи кофе таныг Италитай холбоно гэдэг ийм гоё үгтэй байгаа. Италийн хамгийн үзэсгэлэнтэй газар л да энэ Амальфи гэдэг иргэнүүд бол. Тэгээд ийм гоё зүйлийг Монголд оруулж ирсэн хамт олонд баярлалаа. Юнагийнхаа оруулж ирсэн юм байлаа. Юнагийнхны оруулж ирж байгаа Франчес юм байлаа л дээ. Тэгээд ийм гоё соёлыг оруулж ирж байгаа. Энд чинь ингээл нутагшаад энэ орон нутгийн өмнөх соёл юунуудыг үйлчлэгээ ингээд өөдөн татаа яваад байдаг. Босгын өндөрсгөө яваад байдаг болохоор их баяртай байдаг. Ийм газрууд орж ирэхэд. За тэглгүй хоёулаа дэлгэрэнгүй мэдээллийг 70 1883 гэсэн дугаараас авна. 70 1883 За Facebook-ээс бас кафе Баскучи Монголиагийн хайх юм бол аль биесны хуудсан гараад ирнэ. Яг хэлж ажилласан юм уу? Тэгсэн харин 3 гэсэн чи гоё юу гэсэн. Нэвтрүүлэгтээ Италийн кофений тансаг соёл Монголд гэсэн уриатаагаар кафе Баскучи хамтран ажиллаа. Баярлалаа. За ингээд 77 77 38 83 болон 77 77 88 30 дугаарууд нэгдсэн та бүхэн орж ирээд яг гоё ингээд нэг ойрхон хонуудаар амарч болох газруудыг санал болгоорой. Тийм. Төрөйн дээр нөгөө манай сонсож бичсэн байсан л да. Тэр юугаа ангийнхныхаа нөгөө уулзалтыг хийх гэж ингээд 20 жилийн уулзалтыг хийх гэж ингээд тэгээд 5 анги нийлээ 100 орчим хүн болох гээд байдаг. Гоё амралтын газар санал болгоод өгөөч гэсэн мэл. 88 төдрөө. Байна уу? Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За ямар газар санал болгох гэж байна? За юу болохоор хоттой ойрхон гэвэл бас л нөгөө тэрэлж шалах гэдэг юм шиг. Тэрэлж сая бид нэг 2-7 хоногийн өмнө 3 гэрээрээ хүүхдүүдтэйгээ амарсан. Тэр аян чин лодж гэдээсэн. Одоо Red Rock өнгөрөөд дүнгээ салаад идэв. Тэр айгуу тухтай санагцсан. Учиргуу том биш. Тэгээд нөгөө нэг дотор энэ рестораны хит центрных гоё ингээд цэвэр модоороо. Ер нь айгуу гоё юм билээ. Тэгээд жоох юм юу буйтхан дуу гэх юм уу хитрхэн амар олон амрал ингээл нэг дор шавцсан байдаг ш тийм биш. Тэг айгуу гоё юм билээ. Тэг үнэн ч гэсэн боломж юм байсан. Юу интернетээр мэдээж хайж агаад те сонголтоо хийсэн байна. Хайж интернетээр юугийн гол болгосон юм. Яагаад тэрийг сонгох болсон юм? Тэр нөгөө дотор өрөөнийхэн тогтчлууд айгуу гоё харагдаад тэр Монгол гэр доторх нөгөө тэр гоё модоо ормоор Тэдэр нэг гоё сте ер нь их дайггүй байсан. Тэгээд юу гэвэл жоох орон нутгийн юу гэвэл бид нар өнгөрсөн жил өөрөн гараа явсан баггүй юу баталцээрөө. Тэгэхээр тэр баталцын сум руугаа арай орохгүй наа нэг тэднийх бол 3 км зайтай гэж ярьж байсан. Яг тэр нөгөө жижиг хүрхрээ гэдэлээ. Ахны хүрхрээ жижиг нэгээд яг тэрний ирэг дээр пүрв дөрж явах гэдэг нэг айл байсан баггүй юу. Бид нар нөгөө аюу бороотой явж байгаад майхансаа худлаа юм чи ингээд тэднийх ингээд гаднаа 4-5 Монгол гэр ярьсан. Тэгээд дотроо ингээд нэг дан ортой. Тэгэл хоолунд хийх зуухтай аюу цэвэрхэн тэрэн бүр аюу гой цэвэрхэн. Гэсэн бид нар үеийн л нэг 30 гарч байгаа залуу гэр бол тэгээ нөгөө өглөө бас юу өгдөг гой өрөмсүү тараг өгөн. Тэгээд нөгөө маань хөр битэр чинь нөгөө малт аюу хоббитой хоёлаа өглөө гарч үнэнээс нь цаалцаал. Тэгэл нөгөө унаг гуугийн таталцаад байсан чи бид бүр явхад шимээ арих марих тэгэл нөгөө тэр хугацаанд байх нэг 5 хоногт бүр айргийг бол бүр хангалттай өгсөн. Цаад ирээд аав хамаагүй ирээд айраг аав энэ гэл. Пүр дээр чи аягүй дажгүй залуу. Тэгээд гаднаа нэг юм нэг гэрийг бүр музей шиг тогтчулсан айл байсан тэр мүү. Үгүй тийм аав зүгээр ингээд цэвэрхэн шин нэг 4 анти Монгол гэрүүд
4 билүү 5 барьсан байсан. Тэгэл тэр чинь хоногийн 60,000 байсан баг шүү. Тэгээ биднээс бүр баг сүүлийн хоног манд мөнгө аваагүй ах уу. Тэгээд баг тэгэл хуурай найзууд болоод ирсэн шүү. За. Тэр нөгөө аянчингийн үнэ нь хэд гэж хэлсэн бэ? Үнэ нь болохоор ингэсэн бид нэг Монгол гэр аваад 2 өрөө авсан баг нэг хүүхдтэйнүүд нь өрөөнд орё гэд. Тэгсэн чинь Монгол гэр нь 300,000 тэгээд 4 ортой. Тэгээ юу орныхоо тоогоор өглөөний цайнд багтсан байсан. Өглөөний цай нь болохоор Америкийн юу breakfast-ээс English гэж байсан. Тэгээд бас нөгөө юу муу байсан. Pancake авч болохоор тэгээд бид нар болохоор Американ аваад за тэгээд өрөө нь болохоор бас 300 байсан санагдаж байна. Тэгээд бас л өглөөний цайтайгаа. Тэгээд ер нь гэр надад аюугай санагцсан. Гэр нь дотроо 0 молтой юм уу те? Өө дотроо 0-гүй. Би яаж ингэж Монгол гэр дотор 0 хийсэн аюу дургу агаад хийдэг байхгүй юу? Тэгээд тэр болохоор нийт юм боловсон 0-тай. 0 дүүш мөш бүх юмтай. Өрөөнүүд нь болохоор дотроо тустай 0-тай дүүштэй байсан. Ер нь аюу гоё шүү. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээ. За баярлалаа. Надад сүүлийн үед миний сонирхлыг татаад би энэ 100 үнэхээр надад тийм завтай чөлөөтэй цаг гарвал очиндоо гэж бодож байгаа нэг юу байгаа. Сүүлийн үед гарч ирж байгаа шинэ үйлчлэгээл дээ. Малтай айлын хажуудлын гэрт хонох гэсэн. Тийм үйлчлэгээнүүд фэйсбүүкээр яваад байлаа. Би зүгээр яг ингээд яг сонирхож үзээгүй л дээ. Гэхдээ 7 хоногоор гэрийг нь аваад тэр айлд амьдраад тэгээд мал залтны явж мовж болох юм шиг байгаа. Ямар ч байсан сүү цагаан эдээ бол дасрахгүй хажуунаасаа авч идээд тэ ингээд нэг юм ажин түжин амьдрах тийм болцоо олгож байгаа юм болов уу гэж бодсон. Тэр маш олон сонголтууд байх шиг байлаа. Тэд нар бол надад гоё санагдсан бас. Харин би сайхан фэйсбүүкээр харж ирсэн чинь өөр ханга хужиртад нэг тийм залуу байдаг шүү. Пүрэв дөрж илүү хэм блэ. Яг саяны үе юм шүү баг. Нэрээ тийм юм уу? Тэр чинь Батцангэл гэсэн шүү дээ. Тэгсэн үү? Батүлзий гэсэн. Батүлзий чинь бол улаан цэцгэлээс цаашаа яваад нөгөө актер Батүлзийн гэр мэргээд модон идэллийн айгуус том школтой газар шүү дээ. Батүлзийгээр би бас очиж исэн баг айл болгоно гаднаа хөрөө арамтай. Тэгээд тэнцэнэ юм гэрийн Монгол гэрийн одоо өн тоон моон хаалга малга хийдэг тийм ер нь бас хөөрхөнд огчдсан тийм гоё сон байсан шүү. За дараагийн сонсогч 88 тэдрүү. Байна. Саяны сонсогч байна. Бас нэг санаа хэлгээ мартчихсан нөгөө анги хамт олнороо гэвэл биднээс нэг байгууллага хийгээд нөгөө автоглий гэдэг майхантай кемплдэг. Тэрэнд 2 жилийн өмнө очсон. Тэр өстө үнэхээр гоё байсан шүү. Одоо нөгөө одоо жишээ манай байгууллага нэг 30 хүнтэй байлаа гэхэд зөвхөн биднэрт л үйлчлэнэ. Өөр ямар нэг амрагч шинээр авахгүй. Тэнгуудлаа нөгөө ингээ хөтлөгч дуучид тэгэл тайзмаас тэрийгээ бид нар тохироод одоо нэг ийм хэрэгтэй. Тэгэл тэр айгуу гоё тэр байгальчсан зүгээр тэгэл бид нар бүр шүн баг унтаагүй шүнж байгаа тэр гоё агаарсан дискодоор айгуу гоё. Тэгээд өглөөний тэр юуны хаач хамаагүй ингээд нүгэд босчдөг юм шүү. Тэр болохоор ингэсэн сонжин болдгоос урагшаана тэр нэг ард жанчвлан билүү тэрийг өнгөрөөд санжаагаас урагшаас 3 км орчим ингээ эндээ пайд хатгаа туг зоочтой нэг да отоглий гээд тэр болсон үнээр гоё. Тэрээс нэр баг нарын явахта харсан шүү дээ. Тэр аюу гоё юм билээ. Санжаагаас наан байна шүү дээ. Санжаа арай хүрхгүй тий. Тэгээ наан нэг юу байсан нөгөө баахан мод тарцны ис мистэй нэг. Исний карьер. Тий яг тэрнээс баруунгаар тийшээ салаад 3 км-д явгууд ингээд нэх гоё модны цахад тэрүүхэнд энд байгаа тэгшин айгуу гоё газар тий тэнд чи бид нар бүр тийм байна. Тэр тий волейбол энэ тоглоод айгуу гоё шүү. Өвөр жанчвлан руу салдаг тэр нэг тийм нэг тийм Туркийн юу вэ нэг Туркийн хөшөө дурсгалын зохицолбор гэсэн нэг зам салдаг штэ. Тэрний тийш юм шүү дээ. Тэрийг жоохон өнгөрөөд байсан нэг юм баахан модтой тэр хавцаа Солонгос Монголын яасан цэцэрлэг төрөлхийн жилээ тэрнгэр өч шүү. Тэр нөгөө анги хамт талан бол найзууд тийшээсээ үнэхээр супер юм биш. Өөр ингэж нөгөө өөр хүмүүс рүү анхаарал энэ сарнихгүй зөвхөн бид нар л тэр нэг гоё юм биш шүү. За өдрөө сайхан баярлалаа. За нэрэ тийм ийм одоо юу гэдгийг үйлчлэгээ шүү дээ. Адилхан л бидний одоо нэг хоногоор амрах бололцоог олгож байгаа үйлчлэгээнүүд ингээд бас гоё сэргэж юм тийм нэг хэсэг айгу тэнгэрийн үнэтэй байснаа арайч тэр нь бас ингээд нэг тогтоод жоохон буугаад нэг юу гэдэг амьдралдаа ойрхон болж эхэлж байгаа шиг байна тийм ээ.
За Улаанбаатар хотод 15 цаг 31-нд олж нэвтрүүлгийн дэмжийн ажиллагчаар онцгой байдлын ерхий газар ажиллаж байгаа. Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлаар шалгаж хэвшгийг уриалж байна. Өнөөдөр аюулгүй байдлаар шалгах өдөр тохиож байна гэсэн үг. Үүнтэй холбогдуулаад та бүхэн өөрсдийн болон өрхийн байгууллагын аюулгүй байдлыг үнэлж эрсдлээ тооцоод үзээрэй. За бидний амьдрч буй орчин хэр аюултай вэ? Ямар эрсдэл байна гэдгийг ганцхан минут зарцуулаад мэдэх боломжтой. За яаж аюулгүй байдлаар шалгахын гэхээр онцгой байдлын ерхий газрын nema.gov.cg сайт руу ороод хяналтын хуудас гэсэн хэсэг рүү ороод 3 төрлийн асамж байгаа юм байна. За тэгээд энэ асамжийг бөглөхөд ойлгомжтой болно. Тиймээс өөрийнхөө гэр хамт олонныхоо аюулгүй байдлын төлөө өөрсдийгөө үнэлээд үзээрэй. Онцгой байдлын ерхий газар дэмжиж ажиллаа. Баярлалаа. Ямар гоё. Харин тийм нэр ингээд баахан дотроо л зовоо яваад идэг. Эний чинь үнэлж болдог юм байж байвал нэр үнэлчихээр юм байна шүү. Тэг нэг хуудас руу nema.gov.cg рүү ороод тий. За эфир утас 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдно. 96 66 Байна уу? байна. Сайн байна. За ямар амралтын газрын талаар ярих гэж байна? Би болохоор цөгнөгөрт хайрын цөгнөгөр гэж байна, тэтгэрт нуг гэж байна. Тэд нэр ер нь хасархаа олоолаа явах хүн госдод бол. За тийм. Ерөнхийдөө айгуу олоолаа хаад онцон зүгээр тэндээсээ өрөм суу тарга өөртөө авчин тэгээд бас нэг яг хамт одноороо олоолаа явах зүгээр. Ганц нэгээрээ явуулаад цөгнөгөр тойроод зөндөө заавал тэрэж гэж байгаа цөгнөгөр бас гацсан гоё ер нь. Би тийш явж үзүүлээ цаана яд яхаа. Батсанбар хүртлээ засаг замтай. Батсанбараас салаад 2 зам байгаа. Баруун гар тишгээ эргээд ахмадын асрамж руу явдаг тэр зам нь айгүй муухай байхгүй. Биш зүүн талаараа яваад уусны асрамж хүртэл зам нь ер нь дажгүй болсон. Уулаад аваад тэгээд цөгнөгөр рүүгээ орохлоор тэр цэцэгтэн гүйднэр рүү явдаг зам болвол муухай. Ер нь бол муухай. Гэхдээ оцсон өн бол үнэхээр гоё. Зам жоохон муухай юу муухай. Замд та зааж өгсөн газар юм уу те? Богоны цохор зааж өгсөн. Тийш Батсанбар. Гэхдээ богоон ч Батсанбар дээр очтгий. Бид нэр замд тэндээс нь яг жижиг өөртөө машинууд нь татаад авчиж болно. Тийм ээ тийм баг те. Гэтэл би Пүрүүстэйгээ очижсэн гэхлээр Пүрүүстэй яваад очиждаг юм. Одоо нөгөө цүгнэрийн гүүр мөр янзын гоё засагдсан сая шинээр хэдхэн хоногийн өмнө ашиглалтанд орсон. Тийм ээ. Үнэн ямар хойд юм бэ? Үнэн нь ерөнхийдөө гайгүй штэ. Нэг хүний 70 80 гээд нөгөө нэгцэн нөгөө нэг хоодны газар мадруудтай болохоор ер нь айгүй дайггүй. 3 хоол нь багтцсан үнэ надад чаа. Тий. 10 маравтаач байж магадгүй. Яг одоо энэ жилийн ханшиг би бод мэдэхгүй байна. Уржин бол нэг хүний 80 80 гээд хаалтаа бүжиг каракамарко бүх юм авсан байсан. Та нар угаасаа нөгөө фэйсбүүкээр хайнгуут нуг гэж гараад ирнэ. Доторх тавчсан тэгээ шаардлага марлгоноод нар айгүй өөрхөн. За. Байгаль нь бол тасархаа л да тий. Үнэхээр гоё. Тийм байгаль нь үнэн тасархаа. Тэгээд тэр хайрын цөгнөр гэдэг нэг бас нэг нодлон бид нар хамт олнороо урьдчны явсан юм аа. Зүгээр бас нэг хөөрхөн хэдэн залуучууд ингээ яасан. Бас тогтвортой хөөрхөн хийсэн. Тэгээд дандаа гэрүүд Зөв. Тэгээд өөрөөсөө тэд нар нөгөө өөрөөсөө гоё дуулаад хөгжөөгөөд тэгээд хамт олонны дунд тэмцээн уралдаан зохиогоод ингээ явцдаг. Тэдний болохоор бүр сүгнээр орохгүй наад дөнгөж ингээ ягаад хэсэг юм модон дотор гоё өөрөөсөө тогтуулаад гүүр мөр хийсэн. Тэдний бас амралтын газар гачин гоё шүү. Ялангуяа нөгөө нэг тэр үйлчилж байгаа улсууд нь бүр үнэн кайфтай. Зөв юм бэ те. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Баярлалаа. Ер нь тийм. За тэр ахмадын ахмадын асрамжаас руугаа ороод тэгээд баруун гар тишээгээ тэр Баянголын ам гэдэг байгаа. Тэр Түшээгүн гэж сахарын харшаа маршаантай. Тийшээгээ бол бас олон амралтууд байж байгаа. Голоод байгаа тэр Баянголоод байгаа тэр хайрын сүгнэгэр мөгнөгнүүд нь баг тэнд болоо гэж бодоод байна л да. Тэрнгээрч зөндөө газар байгаа. Батсанбар хүртлийн чинээс чинь нэг за гүнтэр даваа бол нэг 60 70 км байгаа. Тэгээд очичин тий. Тэгээд очин. Засамлаараа бол сүгнээд очин. Засамлаасаа гараад жоохон асуудалтай. Гэхдээ хүн аргын вийн одоод явбал гоё болно. Утсан салчлаа. За эфирийн усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу залганаа. За тэгээ ер нь бол хамт олноороо явах гэж байгаа, гэр бүлэрээ явах чагаас шалтгаалаад өөр байгаад байна тийм ээ. Тийм. Үнэхээр одоо ойрхоныг нь бид нар яриад байгаа шүү дээ. Түүнээс хол гэвэл орон нутгуудад зөндөл гоё юм байгаа. Бид нар яг нөгөө нэг зүгээр хончоол нэг гоё ингээд агаар салхинд гарчаад буцаад ирдэг тийм газруудаа л ярьж байгаа шүү. 80 сарав. Яна? Өдрийн минь. За ямар газрыг санал болгох гэж байна?
За миний нөгөө элсэн тасархад Малтай айлын гадаач амарч исэн. За. Тэр бас айгүй гоё байсан. Нэг тэмээтэй юу? Яг элсэн дээр тийм тэмээтэй. Замаасаа урагшаа нэг 5 орчим километр яваад. За элсэн тасархаа. Яг гоё элсний хажууд гэдэг юм да. Сүхэ гэдэг нь үгүй юу бут соо гэдэг ах байсан. Тэнд дээр соо ах гэж сайн мэдсэн. Би яг нэг тэр жил нэг энэ баахан буур морны зураг авсан байсан шүү дээ. Тий. Өвөл очиж тэдний дээр очиж зургийг авчихсан байхгүй. Яг элсэн тасархаа хайж бодолд залгаал байж идэг. Тийм би бас тэнд элсэн тасархаад нөгөө арангаа явж байхдаа дунд нэг амарч хэлсэн юм байна. Тэргээр гэхдээ айгүй олон айлууд байт юм билээ. Ер нь аль байгаль нь айгүй гоё. Яг нэг гоё хүүхдүүдэд элсэн дээр тоглолцдог. Бас гол яг голынхаа хажууд голон дээр тоглолцдог. Тэр айгүй тийм цогтой гоё. Миний жинхэнэ дош шүү дээ. Тэгвэл тэр чинь баг ингэх нь байна штэ. Голтой юм бол тэр чинь хоошоогоо засам замаасаа бол баруун гар тишээгээ буюу хоошоогоо хөгн хаан тал руугаа салах нь байна штэ. Үгүй урагшаа сална гэсэн үг. Нөгөө баян гоё гээд нэг айгүй удаж байгаа зүйлчний бод байдаг. Нуур байдаг штэ тэнд чинь. Гол нуур байгаа штэ тэнд. Гол тэр нэг жижигхэн гол байдгийг хүмүүс сайн мэдгүй л ах тийм. За. Намайг тэгж нөгөө сая хэдэн жилийн өмнө элсэн тасархаад очиж нөгөө хоноход зүгээр л ингээл нэг гэрт оруулаад унтаал өглөө ямар ч тийм цаймаа байхгүй тэгэл гар явцсан байхгүй юу бид нарт одоо нэг тийм үйлчлэг үзүүлээгүй зүгээр нэг юм орж унтдаг л газар шиг яг уу хямдхан лсэн л та танаа тэр очисон газар одоо өглөөний цаймаа үн ханш нь юу нь ямар байсан үйлчлэг нь яг зүгээр нөгөө хүмүүс юунаас айлаасаа худалдаж авал юутай бидний хувьд бол зүгээр гэрэл түрээслэж авчихсан. Айлаасаа яг нөгөө сүүгийн авъя, өрөм авъя гэж тийм хэлэх юм бол өгдөг. Зайл нөгөө яг бид нарыг очиход нэг гүүгээ барьсан юмсаа айраг майраг бол зүгээр өнгөө өөртөө ороод уучиж болдог. Тэгэд юу яадаг юм бэ тэр чинь айл нь шүү дээ. За бид нар ингээд өнөөдөр нэг юм сайхан гуралтай шүл хийлгээд идчихийг үл хийгээд өгчтэй. Тийм яг тийгдэг тий. Тэрнээс яг тэр нөгөө баштай айлт нэг тийм хөтөлбөр юу гэж байхгүй. Миний үзэн бол байхгүй. Миний үзэн юу бол байхгүй. Тийм нэг сайхан төвөн зэгсрүүлчих гэвэл янзын гоё төвөн зэгсрүүлдэг юм үү тий. Нэг олон төрлийн бол байхгүй гуралтай шүл цөв. Тий гуралтай шүл цөв бууз чиглээд өгчих болно гэдэг юм бэл. Цөвнөстэй янз штэ. Цөв гоё штэ. Бидний цөв бол штэ янз. Удаатай юм том аягандтай ингээд анхуулаад байдаг те. Хажуугаар нь ингээд нэг гурил мөрл нэгээд гоочсон те. Дээр нэг 2 3 сүүлийн өөх тавьж явцсан. Дос багтаа бол 9 дос нэмжигээр эдэр гэдэг. Тэгээ байж идэг. За башти хүмүүс бол хүүхдүүдтэйгээ л айгүй хөчтэй юм лээ. Бид тэд бас хүүхдүүд аваад нэг 7 хоногт хүүхдүүд сайхан. Тэр гоё юм байлээ. Элсэн тасархаа дээр хүүхдүүдэд тоглуулахаас гадна хоошоогоо тэр чи яваад нэх гоё шуутай нуур байгаа бас хойшоо яг хөгн хааныхаа надад. Тэгээд их далжгнуул машинтайгаа цаашаа хөгн хаа ороод хөгн хааны тийшээ бүр гоё юм зэлүүд эзгүй газар очоод би тэд бас тэргээр жоохон явсаа нөгөө хүмүүс нь энд хаана юу байна гэдэг тэр чаас нэг 7 онцлоор чинь ойрхон юу байна гэдэг сортолцоод тэгээд тэр хаталтнаас нэг өвгөн хийж байсан хаа тий. Тийм чи хэд байгаа. За хотсон баярлалаа өдөр сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Намайг багахад манай аав тэр нөгөө элсэн тасархаа постн дээр гардаг байсан байхгүй юу. Тэгэл элсэн тасархаа нөгөө нэг гэр гуанзууд руу явж хаяа хоол идэн тэрчээсээ чи комьюнити ашиглаа шүү дээ. Эртээ цагтл байсан шүү дээ. Эртээ цагтл байсан. Одоо тэр дээшээ яваад нөгөө хоёр дахь бүр нэг нурж унах байгаа байшин байгааз тэр чин тухайд бүрээсээ хамгийн амар гой барилга байдаг байсан. Тэг ингээд доотлоо нэг жижигхэн юм түүцтэй тэндээс нөгөө банан диско миск авч иддэг. Яг тэр хотлын нөгөө нэг жижиг нуурын чи хажууд талд нь юм шувуу хардаг гоё юм өндөрлөг босгоцсон байлаа. Пост босгоцсон байлаа. Яг тэрэн дээр нь гараад одоо би жишээлбэл нөгөө зураг авдаг хүн чинь тэрэн дээр нь гараад ингээд чимээгүй суугаад байвал нэг 30 40 минутны дотор ингээд хажуугаар маш гоё шувуунууд хурж ирж тэгээд зураг мураг авахд бол үнэхээр янзын юм билээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Эргэлтийн хөрөнгийн зээлийг өдөр бүр төлөхийн давуу тал гэх суурайтаагаар Минопос хамтран ажиллаж байна. За, Минопосны одоо бид нар таа бүхэн зөндөө үзүүлээд байгаа. Энэ бол тэг ингээд хоёр талтаа дэлгэцтэй. Ингээд дэлгэц байгаа. Энэ талтаа бас дэлгэцтэй учраас таны гүйлгээтэй зөв хийгдэж гин үгүй юу гэдгийг та харах болцоо та. Ийм байгаа. За, тэгээд энэ ид шидтэй нь юу гэхээр энэ нэгдүгээр гүйлгээгээ хийчих нь дээгүүр доогуур зурдаг мурдаг бүгдийг нь уншина. Ахаад дээр нь шууд ингээд нөө таны бийл гарахтаа QR юу лээ нөгөө нэг и баримттай гараад ирэх юм болцоо та. Энэ
юуныг энэ зүйлийгтэй ингээд бид нар чи ингээд түрээслээд идэх юм байна их юм. Үгүй энийг та зүгээр өдрийн 15,000 төгрөг төлсөөр хагаад өөрийн болгоод бүр авчиж болно. Ааха. Тэгээ бас нэг гой давуу тал нь энэ өөр дээрээ одоо биднэрт харагдаж байгаа тэр дэлгэц цагаас тэр дэлгэцэн дээр QR гарчд юм билээ. Тэгэхээр ямар нэгэн данс руу шилжүүлэн данс нь хаана вэ? Эний тэрэг их юм байхгүй, алтаатай гүйлгээ их юм байхгүй гэсэн үг шүү дээ. Купегээр уншуулж. Купеээр шууд уншуулж нь усныхаа банкны аппликейшн руу орж байгаа л уншуулж нь. Тэгээд эднийх болохоор ингэж байгаа аюу гой энэ юг барьцаасаар байгаад одоо энэ ч нөгөө жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг юм хүмүүсийн хувьд болохоор энэ чинь ингээд яг бүр ингээд өөрийнх нь эзэмшил болчихж байгаа шүү дээ. Тэ ингээд өдөрт 15 надад төлөөд авчиж байгаа. Тэнгүүд яг энэ өөрийнхөө орлогоос хамаарж байгаа та ямар ч барьцаа байхгүй, ямар шимтгэл байхгүй зээл авах боломжтой. Ашигласаар байгаад энэ орлогоо юу яагаад барьцаалаад байртаа болцсон тийм хүний би юу гэсэн шүү дээ. Ярилцлагыг үүссэн шүү дээ. 10 сая төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 2% хувьтай зээлийн эргэн төлөлттэй харьцуултыг дор харуул та бүхэнд хэлж өгье. Жишээлбэл та меню постоо бол өдөр бүрдээ 30,800 төгрөг төлөөл ахад та бол энийг төлчихнө. Өөр газар байлаа гэхэд та сар бүр төлөх юм бол сарда бараг сая төгрөг төлнө. Энэ чинь ингээд дарамт болоод байна шүү дээ. Өдөр болгоно 30,500 31,000 хавцаал юм байна тийм. Төлөөд байхад бол тэгтээ дэргүүл бид нар наашаа цаашаа идэж явах гэдэг ингэж идэл гарч идэг мөнгө учраас санхүүд чинь дарамт болохгүй тэгдээ та зээлээ төлөө дуусчихна. За тэгэхээр 10 сая төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 2% хүүтэй зээлийн эргэн төлөлтийг олгож байгаа гэсэн шүү дээ тийм ээ. За би одоо жишээлбэл яаж төлөх вэ? 30,800-аар өдөр тутмын төлсөөр агаад дуусчихна. Яг үнэ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99958673 гэсэн дугаараас авна. 99958673. Эргэлтийн өрөнгийн зээлийг өдөр бүр төлөхийн давуу тал хэсвэрэтайгаар Мино пост хөрөмж хамтран ажиллаа. Баярлалаа. Мино постыг сонгороо. Баг реклам бичлээ. 91. Оо сайн байна уу? Ашгүй нэрм холбогдсон. За сайн байна уу? Өдрийн минь дээ. Ямар амралтын талаар ярих гэж байна? Би харин хоёр амралтын талаар хэлэх гэсэн. Сонжин бодлоос цаашаа 12 км байдаг, туул голын ирэг дээр байдаг шүтээ амралт гэх байдаг. Юуны амралтаа? Сонжин болдог. Сонжин бодлоос цаашаа 12 км-ийн зайд байдаг. Зүүн тийшээ. За. Одын ирэг дээр, туул голын ирэг дээр шүтээ амралт гэх байдаг. Сонжин болдгийн тэрнгүүр нөгөө юугаар нэг бензин колонкоор 100 гар тишээ эргэж салаад уулаа ороогоод одоо дагаа явдаг. Одоо дагаа явдаг. Тэгээд 12 км яваад шүтэн амралт гэх байдаг. За тэгээд шүтэн амралт болохоор байртай, гэртэй. Тэгээ хамгийн нэг онцлог нь нөгөө Юнжагийн Цэдэн бол агшны одоо зууны өргөө буюу тухайн үеийн зууны ордон буюу тэр одоо 7-8 хамтаа маш том гэр байдаг. За. Тэр амралтан дээр. Тэгээд тэр Цэдэн бол агшны одоо зуух, ширээ, сандал, авдар гэлтэй одоо тэр хүний хэрэгжилжсэн одоо тухайн үед хэрэгжилжсэн тийм түүхийн дурсгалтай одоо тийм гэр бас тэр амралтан дээр байдаг. Нэг хүн ямар үнэтэй байдгийг? Нэг хүн одоо өмнө жил бол 90,000 байсан. Гэхдээ хоол ундаа авч чаа зүгээр байшин авч болно, эсвэл гэр авч болно. Тэгээд бас нэг онцлог нь тэр амралтын хоол үнэхээр гоё. За. Бүх хоол нь 90,000 гэдэг нь бол 3 хоол орсон ортой үнэн тийм үү? Тий 90,000 байсан. Одоо өнөөдөр бол мэдэхгүй байна. Тэгээд бас нөгөө нэг одоо наадам болтол утас нуурын бөхчүүд тэнд одоо гардаг. Тэр арын толгой нөгөө бүх овоо буюу нэг бүхний овоотой. Тий. Тэгээд хоол нь үнэхээр гоё. Саяны тэр цөөн өглөөний бантан тэгээд амралтнаас нөгөө нэг өглөөд өрөмтөө боов хийж өгдөг. Өөрсдийнхөө хийсэн боов. Тэр үед агаар эмчилгээний совлол гэж байсан. Тэрний тэр хажууд нь байдаг. Тий, яг тэрний тийшээ байна шүү дээ. Наадад нь ингээд замдч явж ангууд нэг юм улаан загалмайн явуулын цуслан гэдэг нэг байж байгаа. Айгуу амралт байгаа. Өөр хатны амралт гэдэг. Гэхдээ тэр шүтэн амралт нь үнэхээр гоё. Яг голын ирэг дээр халуучууд очиж усанд орчоо буцаж ирээл тий. Тэгээд дотроо нойл нөгөө нэг стандарт нойлтой бас таавунта караокетэй ингээд орчин бас нөгөө нэг хурал цуглаан хийж болох нөгөө 100 хүн орох заалтаа 100 гаруй хүн очоод амарч тийм одоо цагаан иргэл юм уу үнэхээр гоё.
Айгуу шүтэн гэдэг нэртэй юм байна те. Тийм шүтэн амралт. За тэгээд дахиад нэг амралт хэлээ уучлаарай. Миши хатны яг хажуудаа домогт миши хат гэдэг бас амралт байдаг. За тий. Яг хажуудаа. Яг хажуудаа ерөөсө 50 метрийн зайн домогт миши хат гэдэг амралт байдаг. Бас дөнгөж тэр нэг юм одоо тэр мэлхий хажуудны хажууд чинь нэг супермаркет заркет болсон. Тэр даваад байж байгаа үстэй. Ерөөсөө миши хатны яг хажууд супермаркетнаас нөгөө дуртай юмнуудаа авчин хүмүүс аягүй их нойл ордог хоолой дахиад. Яг. Тэгээ хоёр давхар гэр байж олно хоёр давхар амралтын нөгөө байшин бас аягүй. Одоо тэгээ тийш очих хэрэгтэй. Хоёр давхар байшинтай зөвөр гэрч авч байгаа. Тийм. Тэр хоёр үнээр бас гоё. Тэгээ хүмүүс очиод амрахад бас тааламжтай юм болоо тий. Айхан тий агаар салхинд явахад гоё. За тэр домогт мэлхийн хатанд би зүгээр очиж ёстой нөө би нийтийн нойлтонд би эзэжсэн 500 төгрөгөөр би эзэжсэн. Тэнд хоноход ямар үнэтэй байдаг юм? Тэнд хоноход бас нэг 80,000 байсан. Одоо хэд болсныг мэдэхгүй байна. Өнөөдөр бол явж амжаагүй л байна. Ер нь удахгүй ингээд очин доо. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За тайв сайхныг хүсье. Баярлалаа. Тэрэл гиснээс тэр нөгөө яг саяны тэр юугаар чин мэлхий хадар цаашаа даваад нөгөө янгирт бас айгуу гоё амралт штэ. Хоол нь айгуу сайтай. Тэгээ гэрнүүд нь нөгөө нэг юм юун дээр байдаг учраас цементэн дээр газраад гიშилж байгаа барьсан учраас гэрт нэг тийм орхоо шавж энэ төр орж ирээд байхгүй. Тэгээ тийш зөндөө юм байна. Тийм. Яг тэр нэг ариавалын хит гэж байдаг штэ. Одолт нь ариавалын хитийн яг тэр доотлолт нь мөнгөд цохоо гэд би жуулчтай нэлээд боддог байсан. Тэр болохоор ёстой гэртч бууж болдог бүр ийм шалнаасаа алдаг бас ийм байшингуудтай тэрийг нь сонгоод буусан ч болдог мөнгө цохоо гэд бас тийм нэг амралт байгаа. Нэрээ шалнаасаа алдаг байх чиг зүгээр юм бэл шүү дээ. Тэр шалнаасаа алдаг ч нэг тухтай санагдаад байдгийг. Хөдөлгөөцгий явж мавал тэгээд тийш тэгээд даарахгүй шүн даарахгүй он гэдэг чи айгүй чухал шүү дээ тий. Тэгээд тэр нэг жижиг байшингууд нь үүдэн дээр террастай тэгээд террасан дээр нь муушиг цуушиг тоглоод сууж муугаад гоё л бэл. Сая нэрэ бүхэн бэлтгэл хийдэг гэснээс 2 жилийн өмнө манай гэр бүл хамаатных нь юу руу явсан юм аа энэ цэцэгүнний тийшээгээ одоо нөгөө энэ төр хурхын амнаас дээшээгээ бүр өксөд юугаар хонхроор дамжаад ингээ бүр дээшээгээ юу руугаа өксөж ийлээ л дээ. Өксөд тулаад бүр нэг амралтанд татсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн амралт гэж нэг том байшинтай юу байгаа. Хуучин хар үнэгний сангийн аж ахуй гэжсэн. Тэрний тэнд бас нэлээд амралтууд бий болсон байлээ. Тийм байлээ. Тэр бас байгаль нь айгуу гоё юм л уртлаараа бас юу яач. Үнэхээр гоё шүү дээ. Үнэхээр гоё. Жижигэн горь хөрс чинь. Ишигээ шажуурхын ам, ишигээ төр хорхын ам гэдэг хоёр том амны яг одоо голд нь байж байгаа амралтууд байхгүй юу? Ер нь бол тий. Хонхроосоо салаад явдаг зам нь жоохон эвгүй. Гэхдээ тийм актер нэг юм машин тэрэг суучгаар юм гайгүй. Яг уулынхаа бил рүү бас жоох эвгүй юм билий. Тэр чинь нөгөө билээр явдаг. Тэгээд яг ингээд билээр нь явахгүй бол доогуур нь явахлаар суучих гэдэг байхгүй. Намагтай юм билээ шүү дээ. Бил нь болохоор жоохон шороо ихтэй хэцүү. Тэгээд орохоор тэр чинь улсын засгийн хамгаалалт гэдэг утгаараа нэг машинаас 10,000 ч үлээ тийм төлбөр авдаг юм билээ. Тийм ээ тийм. Хаяач хөнгөө ичдэг. Хаяал хүн байж ивэл тэгж мөнгө авдаг гэхгүй. За нэвтрүүлэг өндөрлөх цаг болчихжээ. За. Манай нэвтрүүлэгтээ Италийн кофений тансаг соёл Монголд гэсэн урайтаагаар кафе Баскучи хамтран ажилласан. За мөн эргэлтийн хөрөнгөний зээлийг өдөр бүр төлөхийн давуу тал гэсэн урайтаагаар Мену пост төхөөрөмж хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоор үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг хүлээн авсаад 16 цаг 10 минутаас сонсдог урлагийн нэвтрүүлгээ хүлээн авсаасаарай. Баярлалаа анжгаахаа. За баярлалаа. Өнөөдрийн шипинуудад бол хүн болгонд таалагдсан байх гэж бодож байна. Олон хүнч буухыг ярьлаа, гэр бүлэрээ буухыг ч ярьлаа, цөөн хүн буул яахын ч ярьлаа, баруун тишээ ч ярьлаа, зүүн тишээ ч ярьлаа, хоошоо ч ярьлаа, бүгдийг л ярьлаа. За баярлалаа.